гişүүдээ өглөөний амар амгалан айлтгая. За би нэг юм ойлгохгүй байна дарга. Энд чи даргын зөвлөл хуралдаад эрүү зөрчлийн хуулийг өнөөдөр эцсийн хилцүүлгийг хийх ёстой л доо. Тэгээ энэ дээр алга болцсон байна. Даргын зөвлөл дээр шийдсэн юм одоо тэр график юуныхаа дагуу байх ёстой. Өчигдөр манай хууль зүйн байнгын хороо хуралдаад эрүү зөрчлийн хуулийн эцсийн хилцүүлгийг хийсэн. Энэ хууль дээр бол олон жил ажилласан. Гишүүд бол нэлээд судалсан. Намайг 5 дахь өдөр орон нутг руу явсан хогор миний араас бахан манай байнгын хорооны 3 байлуу. Бас хэдэн нөхдүүд гарч ирээ баах юм ярьсан билээ. За яг би Нямдарч гишүүнийг ойлгож байна. Тэр 2002 онд бол хүүхэд нь эцэг нь хүүхэдтэй хайртай байдаг шиг тэр 2002 онд гаргасан эрүүг хуулиндээ хайртай байгаа баг. Тэрнээс хойш өдний хүртэл 10 удаа засвар өөрчлөлт орсон юм билээ. Одоо тэр үед бол нөхцөл байдал өөр байсан. Одоо бол өөр. Нийгэм бол одоо шоронцсон хуулийг шүүмжилж байгаа. Тэгээ энэ одоо хүлээлтсэн би энэ улсын хурал улс хууль зүйн байнгын хороо бид бүгд бол хууль тогтоогчд хууль тогтоох гэж нэрсэн сонгосон ард түмэн. Тэгээ энэ ажлаа яагаад хийхгүй байгаа юм бэ? Тэгээ одоо гарч ирээд худал үнэн баах юм ярьдаг ард түмний өмнө хуулиа жолигтой уншаагүй таны байгуулсан захирамжаар зөрчлийн эрүүгийн хуулийн ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээ энэ нөхдүүд одоо тухайн үедээ цөөнх болоод энэ дотор хүртэл ярьдаг юм яриад тгийнхээ хуулийн дагуу бүх хэлцдэг асуудлаа хэлцээд ингэ явсан. Тэгээ одоо ганц нэг нөхдөнд хуурамч жогорхоо, жинхэнэ жогорхоо гэж гарч ирэл сонь юм яриад ах юм. Тийм байж болд юм уу? Тэгэл хуулийн худал их орончид их орондоо хайртай. Их орондоо хорлохгүй. Хуулийн итгээ тэгчлээ ингэчлээ гэл. Энэ чинь дэлхийн нийтийн жишг болсон зүйл шүү дээ. Бус газруудыг харах унших хэрэгтэй шүү дээ. Одоо Орос бол одоо нэг хүнээр өдөрдүүлж байгаа нэг намтай ийм нэгэн. Тэгэхэд эрх зүйн хувьд эрүүгийн хуулийн хувьд бол бидний өмнө алхаад гიშгдсэн байна шүү дээ. Ийм байдлаар ажилд хандаж болохгүй. Тэгээ нэг овлоггүй хитэн нөхдүүдийг юунаас болж ард түмэн улс орон гохирж болохгүй. Ардын нам бол 5 хоногийн завсаргаа авцсан. Тэн дээр өөрийнхөө оруулдаг юм оруулсан гэж бодож байгаа. Мэдээж зэрэг тэр оруулах юмнууд зүйтэй зүйлүүд байсан. Ийм маягаар ажилд хандмааргүй байх юм аа. Энэ ч одоо ганц энэ хууль зүйн яам. Энэ хуулийн олон нөхдүүдийн хийсэн олон жилийн бүтээл багхгүй юу? Ийм юмд хариуцлагагүй хандмаар байна. Би одоо эрүү зөрчлийн хуулийн ажлын хэсгийг ахалж өдөр шөнөгүй нойр хоолгүй энэ өөрийнхөө нөхдүүдтэй ажлын дэд хэсэгт ажилласны хувьд энэ хуулийг өнөөдөр явуулах ёстой гэж үзэж байна. Яагаад ингэ гарч ирдэ? Тэгээ одоо нөгөө хүчний байгууллагын ганц нэг ухамсар муутай нөхдүүдэд энэ улс орныг энэ аж ахуйн нэгжүүдийг дарамтанд байх нөхцөлийн хэвээр нь үлдээгээд идэг. Ингэж хариуцлагагүй хандаж болохгүй шүү дээ бид нэр. Энэ хуулийн эрх зүйн нөхцөлийн байдлыг бид нар сайжруулах ёстой шүү дээ. Бэлэн болцсон. Хууль зүйн байнгын хороо хийдэг ажлаа хийчлээ. Одоо улсын хурлын чуулган тэр баталсан даргын зөвлөлдөр баталсан юмныхаа дагуу ажлаа хийх ёстой. Би энийг оруулъя гэж бодож байна өнөөдөр. Манайх хийдэг ажлаа хийсэн бэлэн байгаа. Бүгд завсарлагаа аваад тулцсан байгаа. Тэгээ нэг хэдэн овлохгүй нөхдүүд гарч ирээд олон юм ярьсны төлөө тэгэл хуурж яадаг, өөрчлөгч яадаг. Хамаалал би хийдэг ажлаа хийчихэд эндээс чинь зайлаад өгсөн ч болно. Хууль зүйн байнгын хорооноос гарах гэж байгаа юм бол та нар улсын хурлаас гарчаарай чаддсан бол. Чаддсан бол гарчаарай. Та нар ажлаа хий мэдүү. Би ямар ч байсан ажлаар хийх гин төлөө байна. Ажлаа хийж чадахгүй бол зайлаарай. Явдаг газараа яваарай.